And now we have a hotline from Bayer Jargal in Mongolia. Монгол улсын авшигтан байна. 3 жилийн өмнөөс би хэд хэдэн удаагийн давтамжтай ахуй ойлголтыг харсан. Шөнийн тэнгэрээр дүүрэн нисдэг үл мэдэгдэх биетүүд манай гаргыг аврахаар инхий манаанд ээлжлэн ирж байсан. Тэдний хөлгийн хэлбэр хэмжээ гэрэл нь өөрсдийн гэсэн онцгой гоёмсог бөгөөд тэд нүд баясгам төдийгүй цаанаар нэг нууцлаг байсан. Тэд ямар нэг зүйлийг ажиглаж байсан. Хүмүүс тэднийг бидэнд ямар нэг муу зүйл хийх нь гэсэн айдас хардлагатай сандарч өмж байсан. Гэвч тэд туйлын тайван, аюулгүй бас сайхан сэтгэлтэй гэдгийг нь би мэдэрч тэднийг байгаад нь талархсан. Энэ шүүлтийн цаг үед бүхий л төрөлтөн бидэнд болон гараг дэлхийд минь туслахын тулд цаг наргүй өөрсдийгөө умартан хичээж байхад хүмүүс бид өнөө маргаашийн ажил амьдралд мөнгө, эд баялагын төлөө дүлий сохроор бүдчиж байгаа нь дэндүү гонигтай байна. Гэсэн ч энэ цаг үед үргэлж бидэнтэй хамт байгаа хамгаа сэнэрэнгүй бүхий л төрөлтнүүдтэй талархъя. Хорийн дэд эзэн бурханд даруухнаар талархъя. Бидний дуучин боссоор байгаа хайртай багш минь таньда хуйлаас их талархъя. Таны минь эрхэмдээд хүсэл тань өтөр түргэн биелээ олж таны минь дагшин донглог амгалан жаргаасаа гэж хүсэж байна. Баярлалаа. Монгол улсаас Баяр Жаргал. Luminescent Bayer Jargal, thank you for your hotline, which is very hopeful. It is comforting to know that there are beings from other planets who are watching over our world with the intention of helping us in the ways that they are able. We hope along with you that Master's noble wish comes true soon. May you and the adventurous Mongolian people be blessed in the warmth of the Buddha's love. Supreme Master TV Team. P.S. Rejoice in Master's reply to you. Focused Bayer Jargal, the beings from other planets are working hard to try and stabilize our world and prevent natural disasters. It is said that some are ignorant and cannot believe that extraterrestrials could be benevolent and loving. Those who are full of love know that aliens are able to help us in so many ways. Thank you for your good wishes. May you and blessed Mongolia be ever in the Buddha's protection, and love, love, love to you. Vegan, 'cause we have to be humane beings. We welcome your heartlines, stories, and/or cute loving animal people clips. Please send them via suprememastertv.com/heartline.